Сайн байна уу? Монголиа нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг Монголиа системээр дамжуулан 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 18-нд дуустал хүлээн авч байна. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг та бүхэнд хүргье. Цэцэрлэгийн бүртгэлд ямар насны хүүхдэд хамруулах боломжтой вэ? Цэцэрлэгийн бүртгэлд 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсэн хүүхдүүд хамрагдана. Хүүхдэд ямар цэцэрлэгт хуваарлагдсанаа хэрхэн мэдэх вэ? Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг 8 дугаар сарын 19-ноос 8 дугаар сарын 22-ны хооронд таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн та Mongolia системд нэвтрэн орж нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчлэгээ авч харах боломжтой. Төр оршин сууж буй хаягийн харьяаллаар цэцэрлэгт хамрагдах боломжтой юу? Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаягийн мэдээлэлд үндэслэн цэцэрлэгийн үйлчлэгээг санал болгохыг анхаарна уу? Нийслэлийн хаягийн бүртгэлтэй хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой юу? 2025 онд багтаан боломжит үйлчлэгээг үе шаттай санал болгож цэцэрлэгт бүрэн хамруулна. Mongolia-гаар хүсэлтээ илгээвэл зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдана гэсэн үг мөн үү? Таны бүртгэлийн хаягт ойрхон төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн боломжит хувилбарыг санал болгоно гэсэн үг. Төрүүлж хүсэлт илгээсэн тохиолдолд давуу эрх идэх үү? Цахимаар хүсэлт илгээх хугацаа 2025 оны 8 дугаар сарын 4-өөс 2025 оны 8 дугаар сарын 18 хүртэл нээлттэй байх бөгөөд эхэнд илгээсэн хүсэлт давуу эрх эдлэхгүй. Нэг айлын 2 хүүхэд ижил цэцэрлэгт хамрагдах боломжтой юу? Нэг айлын хүүхдүүд ижил хаягт оршин суудаг хаягийн зөрчилгүй бол хүсэлтэд үндэслэн нэг цэцэрлэгт хуваарлагдах боломжтой. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хэн илгээх боломжтой вэ? Эцэг эхийн аль аль нь хүсэлт илгээх боломжтой. Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч хүсэлт илгээх бол өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойрхон төрийн өмчийн цэцэрлэгт хандан дэмжлэг авах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчлэгийг авах шаардлагатай бол хаана хандах вэ? Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч тухайн үйлчлэгийг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн төрийн өмчийн цэцэрлэгдэр биеэр очин хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Хэрэв та Mongolia системээр дамжуулан цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг илгээх боломжгүй тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэгтээр очин зөвлөгөө дэмжлэг авна уу? Төрийн үйлчлэгээ таны гарт Mongolia.